Өнгөрсөн 7 хоногт авилгатай тэмцэх газрын даргыг улираан томилсон. Өнөөдөр улсын ерөнхий прокурорыг мөн улираан томилох асуудал орж ирж байна. Тус бүр 6 жилийн бүрэн эрхтэй томилогддог албан тушаал. Хуулийн дагуу авилгатай тэмцэх газрын даргыг ерөнхий сайд санал болгосон. Улсын ерөнхий прокурорыг ерөнхийлөх санал болгож байна. Тэгээд дор бүрнээ маш олон жил энэ удирдах албан тушаалд ажилласан энэ хоёр эрхмийг хоёуланг нь улираагаа оруулаад ирж ийн ихлээр манай хуулийн салбар маш сайн ажиллаж байгаа юм байна. Ямар ч асуудал байхгүй юм байна гэсэн дохиог өгөхөөр байна л да. Гэтэл өнгөрсөн хугацаанд авилга огт буурахгүй байгаа, томоохон хэрэгүүд огт шийдэгдэхгүй байгаа. Эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх шүүн таслах болон ял хэдлүүлэх үйл ажиллагаанд хүний эрхийн зөрчил маш ихээр гарсаар байна. Улс төрийн хэрэг тохох замаар өрсөлдөгчдөө намдаг, сонгуульд өгсөн үед гинт томтоо мэдэгдэл хийдэг, баримтчилгаа явуулдаг уламжлалт тогтсон байна гэж хэлж болохоор байна. Нэгдсэн үндэсний байгууллагын эрүүдэн шүүхийн эсрэг хорооны дүгнэлтэнд Монгол улсад эрүүдэн шүүх явдал байсаар байгааг удаа дараалан цохон тэмдэглэсэн байдаг. За тэгээд энд нэг асуудлыг хүндхийг бас хүсэж байна. Хуульд эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацааг хэд уртаар тогтоосон орчин цагийн хэлмэгдүүлэлт үүсэх мөрдөх яллах байгууллагын дур зоригоор айшлах нөхцөлийг бий болгож байна гэж үзэж байгаа. Хөөөлцөх хугацааг 5 жилээр тогтоосон хэргийн тухайд хэрэг бүртгэх хугацаа 5 жил, мөрдөн байцаах хугацаа 10 жил, шүүхээр шийдэгдэх хугацаа 2 жил гээд тухайн гэмт хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа даруй одоо 20 гаруй жил болчихж байгаамаа. Энэ бол хүний шударгаар шүүлэх хэрэгэд ноцтой алдсан эрүүгийн журмаар хүнийг залхаан цээрлүүлэх, дуугүй байлгах ийм хим хэмжээ болцоход байна. Гэмт хэрэг үйлцэн этгээдийг тогтоож яллагдагчаар татсан атлаа мөрдөн байцаалт нэрээр дахин 10 жил шалгана гэдэг хүнийг залхаан цээрлүүлж байгаа эрүүдэн шүүж байгаа хэрэг мөн бидтэй. Олон жил шалгагдаж байгаа энэ хугацаанд хөлийн хориг гихмэд тодорхой таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эрхэн зөрчигдөж байгаа маш олон хүн байгаа. Тэгэхээр бүх зүйл сайхан байна гэж нэг нэгнээ хөөргөөд гой ганган үгээр иргэдээ бас хуурч боломгүй байна. Тэгэхээр энэ бол зөвхөн хувь хүнтэй тодорхой албан тушаалтантай холбоотой асуудал биш юм. Тиймээс аль асуудлыг байгууллагын удирдлагын түвшин шийдэхийн, аль асуудлыг хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд шийдэхийн, ямар ч байсан энэ парламент бүрэн эрхийнхаа хугацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх нь хүний эрх хэрэгчлөөний зөрчлүүдийг арилгах тал дээр маш тийм зоригтой, дорвитой тийм шинжилэл хийх ийм эр зоригтой байх ёстой, ийм итгэл үнэмшилтэй байх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр энэ чиглэлд ийм дорвитой шинжилэл хийхийн төлөө ингэж хамтарч ажиллах итгэл үнэмшил танд байна уу гэж асуух байна. Баярлалаа. За жаргал сайхан прокурор хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. Итгэл үнэмшил байна. Прокурорын байгууллага хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Монгол Улсын их хурлаас батлагдсан бүх хуулийг прокурорын байгууллага хэрэгжүүлж ажиллана. Хэрэгжүүлэхийн төлөө прокурорын байгууллагын прокурорууд бүгд итгэл төгс, итгэл дүүрэн байгаа гэдгийг бас дахин хэлье.